эсхий түүрхтэн үзүүлж байна. За сайхан амарсан өглөөний минь. За өглөөний минь сайхан өвччихээ өө. Аад таргалцааруу. Минь сайхан орлоо. За сумынхаа нөгөө хосыг байгуулга байна гэдэг. Заслагын захимжаад манай байгууллага энэ 100 метр. Тэнд одоо ямар байгуулга? Зөв. Ингээд 100 гарна гэдэг. Тагтчаас амаргүй юм байна. Тэтгэл маань одоо ингээд ерөнхийдөө одоо ингээд энэ барилга нь одоо хэр хизээ барьсан загвар нь? 87 онд ашиглан орсон. 87 онд. Хүүхдийн төлөө фондын өрөнгөөр барьсан шнэ. Тийм. Чи 75 хүүхдийн 75 хүүхдийн хүчин чадалтай барилга. 87 онд ашиглан орсон. Зөв. Одоо ингээд 60 жил. Тий, одоо манай цэцэг одоо энэ барилга 87 онд ашиглан байхаас доор байсан. Тэгээд доор гарны цаахны 2 дугаар баг дээр байралтаа анх 66 онд ашигланд орж ирсэн. Тэгээд 87 онд энд нүүж ирээд энэ хүүхдийн төлөө фондын өргөөр баригдсан энэ 75 хүүхдийн хүчин чадалтай барилгыг 87 онд ашигланд оруулж авсаа. Тэгээд энэ жил ингээд нэгсдээ анх цэцэг үүсэж одоо анх эхэлсэн цагаас 60 жилийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ энэ 26 онд ингээд 60 жилийнхаа ойг тэмдэглэгээ. 60 жилийн явуулах гээд бэлтгэл ихтэй байна уу? Тэр нь ихсэн дээ. Энэ нутгийн одоо уугуул суугуул энэ цэцэрлэг одоо сурч байсан тэр үе одоо Ахмад буурдууч гэсэн нэг залууч бүгд л ирэх юм байна шүү дээ. Тийм ээ? Одоо үүгээд манай цэцгийн үеийн багшаачдын уулзтыг одоо 3 сар зохион байгуулна. Тэгээд 5 судалгаа зэрэг үеийн төгсөгчнөр тэгээд багшаачдад ер нь эрдийнхаа донд бас гар бүгийн тэмцээн зохион байгуулах гэсэн баг. Төлөвлөгөөтэй. Намайг анх энэ ажиллагаа гарааг хийж чад цэнцэн анх эрхэлж яхад би бүгд багширжсэн. Тэгээд маш аж ахуйч мундаг хүн байсан. Тэгээд юмс их юм сурсан. Одоо тэгэл саяхан л одоо таныг байхаа тий. Цаг хугацаа айгүй хурдан. Дөнгөж сая төгсчихэд чи хамгийн бага нь 19 настай хамгийн залуу гэдэг чи хүүхдээ өөрөө хөөсөж тоглоод ингэж гүйжсэн чи одоо тэгээд нэмэгдсэн чи ингэж манаас сум өөрөө их гоё сум л да байгалийн. Харин тийм бай. Үзсэн. Тэгээд хэмжээнээс хин гол энэ одоо манай юугаар уусчихсан байдаг. Бүгдийг үтсээгээс өгсөн. Нэг замтаа авто. Ингээд одоо модтой тий. Ерөөс энэ чи ингээд шүмөнөөс ингээ харахаар ч ирэхээр сум мэддэггүй юм байл шүү дээ. Гинт гэрэл гараад ирсэн шүү дээ. Тэгээд ингээ ой модон дотор ингээ гоё агаар сайттай баг тий. Айгуу гоё сайхан. Зам бол үүр гоё шүү дээ. Тэгээд энэ Атцамаас одоо манайх 6 км-ийн зайт байгаа. Тэгээд манай шаамрын ард нэгдэл ер нь хөдөлмөрч айл ногоо тарихгүй айлахгүй, зөвхөн малахгүй айлахгүй. Хөдөлмөрч юм. Ер нь тэгээд зарим хүмүүс гаднаас ирэх чинь Орсын тасан дагаар санагдаж байна. Орсын тасан дагаар санагдаж байна. Бараг л гоё газар байна. Тэгээд 60 жил гэдэг чинь бол бас л түүх үгээлээ шүү дээ тий. 60-ны энэ одоо 26 оны 5 сарын дунд тавцаар тавцаач юм хийлгэсэн төлөв. 5 сарын дунд тавцаа. Нөгөө ажлаа төлөвлөсөн л манай хамт олон их ирчвчтэй бас нэг зорилгод нэгдэж чаддаг энэ сайхан хамт олон. Тэгээ сайхан хамт олонхоо биегаар нэлээд ажлыг амжуулсан юм. Сая аяга огтод 25 оны 100 мянган их цут оруулсан. Аймгийн борлолтоор сангийн сайд жахлан сайд маань дэмжиж тэгээд энэ 5 доор хэлээ 505 сая төгрөг сүүлийн ажлаас амжуулж авсан да. Зөв. Одоо ер нь бол багтаамжийн асуудал дээр байна. Одоо ер нь бол танаас өмнө одоо 2 цэцэрлэг байна уу? 2 цэцэрлэг ба. Ер нь бол энэ 2 цэцэрлэг маань ер нь багтаамжийн асуудал дээр ер нь одоо хэр байна? Ер нь манай сумын хувьд бол зэрэг сургуулийн өмнө насны хүүхэд бол нийлээл нэг бүх хүүхдэд хамруулад судалгаар бол 120 хүүхэд байгаа. Тэгээд 2 цэцэрлэг хуваагаад 60 хүүхэд. Бай хамаардаг. Зөв. Ер нь энэ хүүхдийн төлөө явах гэж байгаа хүн багш хүнтэй мэрэгжлэх цаана маш том
хариуцлага байдаг болов уу бод тий. Тэр хүүхэд одоо хил тороогүй тий. Тэр хүүхэдтэй тэгэл хил нэвтэрч харьцах. За ер нь бол тэгэл памперстагаа л одоо бяцхан одоо хүмүүс л ирж байгаа шүү дээ тий. Тэр шуугаан тэгэл одоо ёстол нүд салахгүй бэртэх гэл асар том юм байгаа тий. Цэцэрлэгт ажиллаж байгаа цэцэрлэгийн багшууд ер нь тэр өстой сэтгэлтэй үнэл хийх ажил. Ёстой хүүхдийн төлөө гэсэн. Хүүхдийн хайртай хүн. Ер нь тэгээд хүүхдийн төлөө гэсэн л одоо тийм. Тийм. Гэхдээ яг нь сэтгэлтэй хүн. Ээж хүн шиг л хүн байж шүү дээ тий сайхан. Талуурын авьяас шаардна. Зурн ерөөсө бодно тэгэл оюун тэгэл барилгын засвар хийн чадахгүй юм байхгүй. Дуулна бүжиглэн жүжиглэн талуурын авьяас шаардна тэгээд өөрөө сэтгэлтэй ажилдаа дуртай. Юмаач урдлаадгүй ангиад тогтцуулчихдаг юм бэ өөрөөсөө багтар чинь. Эсвэл одоо тэр ангиад өгчүүлсэн мөнгө байх шиг л өөрснөө сэтгэл гар урлаараагүй ингээд эцэхэд ажиллана. Өөрснөө анаа тулж бас нэг ногоо цагаа тарина. За би хоолойг харах заа. Оржоо тэр дартаас зогсоод оржоог бас ütсэн за. За маа. За сайн гэрээ. Хоолоо. За хоолой зүгээр байна. Шүдэ хоргоцсон байна. Шүдэ имчилгээ биш үү за. За чай гарч. За шийдэл. За гүнзгий амсгаа шүү. Хамраараа ламаараа гаргаараа. От. Тэчгнэр байхгүй сайн байна. За дараачихын гимэлээ. Нэрийг хэлээрэй. Болор заяа. За болор заяа яси. Өвдсөн чихэн харъя. Чихэн өвдөд байгаа юу? Энд чинь чихэн харъя. За. Энэ дээр юм уу? За чихэн харъя. За чихүүд зүгээр байна. Энд. За энэ. За энэ зүгээр. За мангаач уу. Гэж. Хаад өвдсөн юм уу? Өвдөг юм. За. Гээ. За одоо зүгээр байна. За нүдж байгаа минь хөө. Нүдж чинь. За мангаа. За шүд өвдөж байгаа минь хөө. За мангaalах. За за. Шүдээ сааваа шүү за. Шүдээ угаахгүй чихэр идсний дараа заавал шүдээ угаахгүй. Шүдний өвдөн штэ. Шүдний эдний өвдсөн юм уу? За. Ичмич. За чи яарэ. За хоолой байхгүй бай. Сайн бай. За чань хоо. Хонда. Яа босноо энэ дээр яа байна уу байхгүй байна уу за энэ дээр татсан дээрээс гаднасан цагны за ширч яа байна уу доржоо за сайн байна за мөн шүдээ саавгаач хараа за шүдээ угаа шүдний өтгөө за ангид яваад ороо өглөөний минь хүүхдүүдээ сайхан амарцгаасан уу За өнөөдөр хэдүүлээ өглөөний дасгалдаа маазыгаа хийнэ. За багш болсон. Let's go! Narmantla. Тэнгэр. Дуртай дүрсээрээ гац. Хийлдэг хүн. Арасгсрий. Битэрэ. Сэгсэрлээ. Okay, let's go!
Нарманла. 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 Тэрэлт. 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 Газар тэнгэр. Газар тэнгэр. Газар тэнгэр. Газар тэнгэр. Дуртай дүрстээр гац. Дуртай дүрстээр гац. Дуртай дүрстээр гац. Дуртай дүрстээр гац. Хийдэггүй. 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 Яа яа. Амцай. Өнөөдөр манай дасгал хийзүүдэд онцтой баяр хүргэе. Амцай. Гарадэшээ. За. Таслаа баярлаа. Сэтгэл багш гэдэг нь тий. Сэтгэл багш чи аяастаа шүлгээл цаанасаа хүн болгон бүрнэ гэдэг зөвшөөрсөн байдаг шүү дээ. Тэгээд энэ нэг яг ажлын хүнд шуугаа хэцүүчсэн нэг энерги нэг сайхан. Энэ хүүхдэд чинь айл болгоны аз жаргал шүү. Бид чинь айлны аз жаргалтай ажиллаж байгааг дутаараа бас энерги сайтай. Яаж одоо айлсан энэ олон эмгтээчтэй ажиллах янз бүрийн амьдралд болохгүй юм гарна шүү. Тэгэл ажил дээр орж ирсэн мартаал тэгээд тэр хүүхдэд сайхан тийм нэг ямар ч юг мартчих чаддаг тийм сайхан энерги сайхан хүүхдэд ажиллах. Хүүхдийн баг энэ чинь баг энерги төв байхгүй юу? Яг тэгэхээр нөгөө хүүхэд айгуугаа энерги гоё бүрдүүлж чаддаг. Тийм учраас нөгөө хүүхэд байгаа газар одоо шиг сайхан энерги гэж ярьдаг. Хүүхдүүд ирээд тэр уул уусны хажууд ингээд тоглохоор тэр уул уус бор баярлдаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө уул уус чинь мэдээд байгаа шүү дээ одоо тийм. Хүүхдийн тэр энерги гэдэг чинь асар том сайхан ямар ч тийм ядахна муу бодол агуулаагүй гэдгээр ямар ч тийм байдгүй болохоор гэгээлэг бодлоо юу байдаг юм л та. Тэгээд болоо яг энэ насан дээр тэр юуг нь гоё хөндлөж олон хүүхдтэй ээж хүний хүн шиг те хүүхдүүдээ төлөөлөг амьдралт нь ингээд явдаг шиг л тийм сайхан ээжийн сэтгэлийг одоо өвөрлөж тээж одоо энэ ард зууныхаа хүүхдүүд нь одоо аав ээж болж явдаг одоо багш нар байдаг. Цэцэрлэгийн багш нар байдаг. Монголынхаа ард түмнийхээ өмнөөс та бүгдээ бас талархаж байна. Яг л нэг Монгол 20 жилийн дараа улс орн авч явах эрдийг бэлтдэг гэдэг бас нэг энерги сайханс нэг маш хариуцтай ажиллаж боддог. Тэгээд тухайн хүн ирээдүйд ямар хүн болох нь яг цэцэрлд авсан хүмүүс тэрэ бид учраас энд ажиллаж байгаа хүмүүсийн өөрснөө бас ёс зүйтэй тий бие гоё аваачдаг мэдрэмжтэй хүндэлтэй харьцдаг бас өөрснөө хүүхдэд нэг хилж ярьж заах биш үлгэрлж болсон хүмүүжил зүгээр юм уу гэж боддог. Тэгээд энэ манай хамт олон бас сайхан юм өөрсөөс нэг ууланд ажлын юу нь бас ингээд хахад нэг ард гэрээ хайд явж байгаа юм шиг боловч нэг уур амьсгал сайхан болохоор гэсэн гээд ажилдаа дуртай. Тэгээд өглөө энэ тэр их аягүй чухал тий. Хонд гоё. Хамт олон уур амьсгал гоё тэгж ажилдаа ядарч байгаагаа энэ өглөөнөөс тэр цаг хугацаанд хамтал байж дээ. Өдрийн минь хүүхдүүдээ багш нь та нартаа Монгол ардын үлгэр шатарчин үлгэрийг ярьж өгье. Эртээ урдын цагт ах トゥ хоёр эрдэм нам сурахаар алсын газрыг зорж гинэ. Тэр хоёрыг явж байтал замд нь хоёр шатарчин шатар нүгээр сууж байд юм. Хоёр хүү түүнийг харж нилээ дуудаж гин. Гэтэл дүүн ах нь ингэж хэлж гинэ. За дүүмэн орой болтоо хоёлоо явъя да. Та түрүүлээд явж бай. Би энийг жаал хараадахыг. За тэгвэл ах нь явъя да. Гэж хэлээд ах нь эрдэм нам сурахаар явж гинэ. Харин дүүн шатарчдыг харж харсаар л сууж байна гин. Ах нь 3 жил эрдэм нам сураад эргээд иртэл дүүн мөн л тэнцэнэ суусаар л байна гин. Үүнийг хараад ах нь ингэж хэлж гинэ. Амархан сууцгааж байна уу? Амарлаа гүн.
Амарны явж байна уу? Одоо. Ой дүү минь. Чи энэ суусаад байгаа мó? Одоо хоёлоо харъя да. За. гэж хэлээд тэр хоёр гэрийн зүг явж байтал замд нь нэгэн гэртээ айл харагдаж гин. Түүн рүү яваад ордод өвөө маш ихээр уйлж гин. Гэт түүнийг харсан ах トゥ хоёр өвөөд ингэж хэлж гинэ. Юу луулаад явах вэ? Ганц хүүтэй гэлээ. Гэтэл арын уулын өндөрдөг айцэр шигтэй суугаад ноён байдаг. Шатар тоглоод хожих юм бол хогоогийн авах юм аа. Яа гэвэл дээ одоо. Гэж хэлтэл хүү хариуд нь ингэж хэлж гин. Тэр ноёноо ий шатаргүй. Хүү хэрэггүй. Ноён чи айцэр залтай амтан байдаг. Зүгээрээ би заавал нүнэ. Түүний чи хайрцаг тоглолтог хүн гин. Тоглолтын авдаг гин. Бохгүй өмнө хоёлаа харъя. Зүгээрээ ахаа. Би заавал шатар нүнэ. Гэж хэлээд дүүн тэр дээх уулын ингэрд байдаг айхтар ноёнтой шатар тоглохоор явж гин. Харин ноёнтон айхтар ууртай шатрынхаа ард сууж байна гин. Амгалан сууж байна уу ноёнтоо? За гүмэн. Анаас хаалж яваа билээ. Аренатта шатар нүхэр ирсэн биш үү? Тийм ээ ноёнтоо. Би тантай шатар нүхээр ирлээ. За шатар нүгээр хожигдсан хүнийхээ толгойд чавчдаг юм да би. Гэж хэлээд тэр хоёр шатраа нүүж эхлэх гэсэн боловч хоорондоо хин нь гарахаа мэдгүй маш их маргалдаж гин. За гүмэн чи хотоос ирснээр чи эхлэх юу? Ахмад настаагаараа таа. Үгүй гүмэн чи нөө. Тэгвэл би нүе ноёнтоо. Ингээд ноён хүү хоёр өдөржингөө шатар тоглож харин ноёнтон маань хожигдчихж гинэ. Юу болох нь нэ? Ингээд хүү ноёны толгойг чавчгаар болж харин ард түмэн маань айхтар аюултай ноёноос салсандаа баярлаж амар сайхандаа жаргаж гинэ. За үлгэр таалагдсан хүүхдүүдээ. За багшийнхаа үлгэрийг анхааралтай сонссон хүүхдүүдээ баярлалаа. Гаднах энэ юугаа бол их гоё тогтчулсан байна. Зүүн баг энэ дотроо хүүхдүүд маань баг ингээд нэг айгүй гоё юу гэх тээ. Тоглоомын талбайтай. Ааха. Би ч өөр нэг манай аа өөр ногоочин. Оо зөв. Улсын авраг цагаан болт гэж юм байсан. Тэгээ нүг өссөн орчин маань бас юм хөдөлмөрч юунд өссөн учраас бас нэг Аав ээжийн буян. тийм тэгээд наадмаа нэг эцэлэг ихтэж болох чинь бас ус төсвөөс гэж юм гэж байхгүй ч өөрсдийнхөө хамт олонныхоо хөдөлмөрөөр бас ногоо тарих тэрийгэ зах зээл хүүхдийнхээ хүнсэнд хэрэглээд илүүгийн зах зээлд борлуулаад тэрийгээрээ бас сургалтын орчноо төвчлөхөд бас сэргэлжсэн. За тэгээд энэ одоогоос 4-5 жилийн өмнө юм одоо бүгдийг нэгэд ийг жижиг юм механизмыг суулгажсэн. Аа зөв. Тэгээд тэнд бид хөөх ичж байна уу? Тэр тайз юм шүү тий. Одоо энэ үр юм ногоо юм тийм зэдэг байна. Аа за. Миний студид хавар төгсөлтийн баяр одоо эндээ ч хөгжим өөр энд дээр хүн задарч байгаа шүү дээ. Хүн гоё нөгөө тий тайзан дээр гарч суурах үү. Тайзан гарч ирэхээр өөр их чадварны ишгэлээ хөгжин. Тэгээд энэ чинь том тайз шиг санаж байгаа байхгүй. Эндээ ч гараад хүүхдүүд дээр том шүү дээ. Жоох хүүхдүүд гоё тий. Энэ чинь нэг бүхэн барьдаанаа барьж ингээд миний оо за. Бүр сайхан. Тэгээд талаараа бас
Хүүхдийн нэг амьдрал ухааны туу гэдэг бас нэг жижиг анги болгонд жижиг наснаас төрсэн тийм юу байдгийг. Хүлэмжтэй бас ногоо тарина. Энд жим шиг нөө. Энд нэг энэ гоёлын сарна гэх тийм компани юм уу? Тэр юу нэг үү те. Ногоон байгуулж гоё хийсэн юм. Угаасаа сум болвол өрөөсөө тэр чигээр л мод юу юм. Эндээс ингээ гоё хүрсдэг. Тийм үү. Усаад энэ нүхэн гүн давгаад. Баярлалаа юу. Өө бид хийсэн. Энэ тэгээ яг үүрээ гараад тийм үү. Зөв. 190 би. Энд чинь ингээ цөөрөн байгаа байхгүй юу? Ингээд ишээ ингээд цөөрөн урсдаг. Энд ингээ нуур жижиг нуур. Юу болчих юм уу? Цөөрөн байдаг. Тийм үү. Эндээс эргэж эргэлт аваад ингээд. Чаас усаа өргөөрэй. Хүүхдүүдтэй бол энэ гоё ой боллоо. Тийшээ гараад наадмаа үзэл бүх баримттай. Чиний амьд байгаад. Ямар мундаг хамт олон бэ. Чи усаа өргөөр харснаа. 50 дээр үлээ. 50 дээр усаа өргөөр. Тийм үү. Ингээ байнга ишчихэд. 100 ирж байгаа юу вэ те сайхан. Энд ингэх үү. Манай монголчуудын ухаанууд танаа жижиг болд маань санагдчихсэн. тэр гоё. За орё. За орж сайхан багш нартайгаа танилцсан. Эсхий дүүргтэн үзүүлж байна. За хүүхдүүдээ та нар өглөөнөөс өрөө болтол юу хийж унждаг вэ? Ирээд
Чичтэй явдаг. Оо, яасан мундаг хүүхдүүд вэ? Тийм үү? За, тэгвэл хэдүүлээ өнөөдөр Монголын нэг өдрийг харуулсан энэ гоё зургийг харъя дөхөө. За, энд юу харагдаж байна хүүхдүүд ээ? За, өөр. За. Энэ юу хийж байгаа юм болоо? Энэ хүүхдүүд яаж байгаа юм болоо? Мөр уралдаж чинь те? Мөрнүүдэн гүйж ин. Тийм үү? За, энэ тэгвэл юу хийж байна? Гэрээ барьж ин. Оо, гэр Монгол гэр барьж байна, тийм үү? За, энэ ямар шувуунууд гэдгийг та нар мэдэх үү? Мэдхгүй юу? За, тэгвэл одоо багш нь та нарт энэ зургнуудыг гоё хөдөлгөөнд оруулж харуулъя заяа. За, та нар багшийн утас руу маш сайн анхаараарай за. За, харъя. Эхний шүү. Хотон нь том биетэй, хошуундаа хальсангуудтай усны шувуу юм. Монгол орны зэгс шиг шуурга ихтэй загсаар баялаг том нууруудын арал, тохой, голуудын цутгал хэсэгт нутгалдаг. Монгол орны шуудын хамгийн том шувуу юм. За, энэ юу гэсэн? Монгол орны усны шуудын ямар Хамгийн том шувуу. Өө, өстой мундаг. За, тэгвэл дахиад өөр харах уу? За, эдгээр хүмүүс юу хийж байгаа юм болоо? Барилж ин. Хөдөлж штэ тий. 93 наадмын нэг төрөл бөгөөд Нөгөө бүхэн барилтаа. Тэгж юм те. За, энэ та нарт сонирхолтой санагдаж байгаа зураг байна уу? Одоо мөр үлдээлээ. Одоо мөр үлдээлээ. аврагцал авдаг. За. За, тэгвэл энэ одоо мөр уралж байгаа хүмүүсийг харах уу? Адуун таваа гошуу. Энэ адуун дээр яач? Бодмал юм. Монголчууд адууг унлаг ачлахад өдөр бүр хэрэглэж ирсэн ба гэрийн бараангуурд зүгт шон босгож уналгын Одоо мөр үлдээ. эцэг адууг азраг, эмийг гүү, төлийг унаг хэмээн нэрлэдэг. Монгол түмэн За, багш нь асуу шүү та нараас. Одоо мөр үлдээ. За, эцэг адууг юу гэдэг гисэн? Сая сонссон уу? Юу гэдэг гисэн? Биш ээ, сая арай өөрөөр хэлээдсэн да. Юу гэж хэлсэн бэл? За, дахиад сонсоо та нар. Одоо анхааралтай сайн сонсороо. Адуун таваа гошуу малын нэг бөгөөд бодмал юм. Монголчууд адууг унлаг ачлахад өдөр бүр хэрэглэж ирсэн ба гэрийн бараангуурд зүгт шон босгож уналгын морой уйдаг. Эцэг адууг азраг, эмийг гүү, төлийг унаг хэмээн нэрлэдэг. За, юу гэсэн? Монгол түмэн морой Эмиггүй. За, эцэг адууг. Эцэг адуу. Эцэг адууг азраг. За. Багш одоо мөр үлдүүлэх. За, энэ унаач хүүхд дээр. адуу. Оо, яг шиг байгаа. Таваа гошуу малын нэг бөгөөд бодмал юм. Шатар. Шатар бол хүний оюун ухааныг сорих гойд хэрэгсэл юм. Одоо энэ зургууд дээр бүгдэн дээр нь ингээд дарахаар сонирхолтой яаж вэ? нийтлэг зургтын олон суугийг хүлээн бүх мэдээллийг авч болох нь тийм үү? Одоо мөр. Аа, за одоо гараад ирлээ. За. Хурдан морины уралдаан. Хурдан морины уралдаан нь 93 наадмын нэг төрөл бөгөөд Яваад ирсэн. Нэг тийш. үлддэг ба мордын наснаас хамаарч уралдах зайн өөрөөр байна. Эхний 5 морийг айргийн 5 гэж нэрлэж цал болгодог. Уралдаан төрөл За, сайн сонсороо хүүхдүүд. Яагаад хоёрдугаар ирсэн морийг амуу хүзүү гэж нэрлэдэг. Харин хамгийн сүүлд ирсэн даагыг баян ходоод гэж нэрлэдэг. Энэ жилийн баян ходоод эх жилийн түрүү магнит гэж нэрөдөг. За, хамгийн сүүлд орсон морийг юу гэдэг гэсэн? Энэ жилийн баян ходоод эх жилийн түрүү магнолорой гэж хэлдэг ахын те. За, хүүхдүүдээ та нар ингээд орой тарахтаа ээж аав нартаа энийг харах юм уу? За, багш нь харуулад өгөө. Аль нь? энийг нам сан харж байгаа. Нэг төрөл бөгөөд агнаас азраг хүртэл 6 насны морд уралддаг ба Тийм болж наснаас байна. хамаарч уралдах зайн өөрөөр байна. Усанд сэлэх. Хүүхдүүдээ та нар сэлж чаддаг уу? За, ингээд хүүхдүүдээ Багш одоо өгсөний машин. За, одоо ингээд бүгднийг ингээд харахын тулд та нар орой ээж аваараа гоё
энэ утсан дээрээ ингэж суулгаад энэ зургнуудаа харуулад гоё мэдээлүүд аавь шүү заа юу. Тэр өгсөн юм шиг. За чи энийг орой ээж аваараа гоё харуулаарай заа юу. Ээж аавынхаа утсыг ингэж ашиглаж агаад орой тарлан дээрээ хараад гоё мэдээллүүд аваараа за. За баярлалаа. Баярлалаа. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За өнөөдөр хүүхдүүдээ байгаль нийгмийн орчны хичээл орноо. Өнөөдрийн хичээл үйл ажиллагаагаар туршилт хийн. Сонирхолтой туршилт хийн заа юу. За усныхаа савыг аваарай. Усныхаа савыг энэ савыг аваарай. За тагийг аваад усаа ингэж үнэртэд үзтээ хүүхдүүдээ. Үнэртэд үзтээ. Тагийг авч жагаад за гэсэн усаа хутгаж агаад ингээ үнэртэд үзээрэй. Үнэр үнэрч чинь үү? За зүгээр цаорхоо учраас дээрэс нь ингээд үнэрсэн ч болно. За үнэр үнэрч чинь үү? Үнэрч чинь үү? За хариулаарай. Үнэртэхгүй байна уу? За ус тэгвэл өнгөтэй байна уу хүүхдүүд ээ? Өнгөгүй байна тий? За тэгвэл та нарт бүгдээрэнд чи юм биер байна уу? За энэ будагнаас аваад будагныхаа тагийг онгоолгоод биерээрээ өөрсдийнхөө дуртай өнгөөр усандаа ингээд хийгээд усгачих. Сайн усгах шүү за хүүхдүүд. За багш нь улаан өнгө сонгосон. За сайн байна. Сайн байна. За ахиухан хийж агаад утгаараа пүр очроо. За сайтар хутгаад өгөөрэй хүүхдүүдээ. Аха ямар өнгөтэй болж байна? За ямар өнгө гарч байна? За. Тэ. За хутгаараа сайн ингээ хутгаад өгөөрэй. За багш нь харъя ямар өнгө гаргасан харъя. За сайн байна. Инхчид ямар өнгө шар өнгө гаргасан байна. За сайн байна. Өсөх жаргал ямар өнгө гаргасан? За сайн байна. За уснууд ус тэгэхээр өнгөгүй, өнөргүй байдаг байх нь ш тийм ээ хүүхдүүд ээ. За манай хүүхдүүд усыг өнгөнд оруулчлаа тийм үү? За ингэж өнгөнд оруулж байгаа нь хүүхдүүд ээ. Туршилт хийх гээд байгаа шүү заа юу. За та нар галтуул гэж мэдэх үү? Галтуул ингээд улаан ингээд улаан өнгөтэй тий. Энэ хараа. За ингээд даашаа буугаад ямар сайн юм бэ. ингээд үсэрнэ даашаа тэгээ Тий өөр гараад тий ийм уул мөртлөө дотроо галтаа тийм үү? Тэгээд яадаг гинэ? унтраан Гал тий дотроосоо дэлбэрдэг гэж байна. Сайн. Уул мөртлөө тий дотроо галтаа. Тий сайн галын машин ирдэг тийм ээ. За тэгвэл өнөөдрийн хичээл маань галтуул дэлбэлцгээе гэдэг нэртэй туршилт хийнэ. За юу. За багш нь та нарын хажууд ийм савта лимоны хүчил бэлтгэсэн байгаа. За эндээсээ хажууд багш нь халбаг тавьсан байгааз. За нэг халбаг лимоны хүчил аваад ус руугаа хийгээрэй хүүхдүүдээ. Нэг Уганбаатар багш нь чиний цаана юугаа тавьчих. Нэг халбаг дүүрэн хий шүү. Дүүрэн. За хоёр халбаг хийчих. Ус руугаа хий шүү. Ус руугаа. Ус руугаа хийгээрэй. За багш нь хийлээ. Хараа. Энэ хараа. Хоёр халбаг дүүрэн гэсэн шүү хүүхдүүдээ. За. 1 2 За хоёр халбаг дүүрэн хийчлээ. За сайтар хутгаад өгье. Бирээрээ хутгах шүү за. Хоёр халбаг хийсэн үү? За сайн хийгээрэй. Уустал нь сайтар хутгаад өгөөрөө. Хоёр халбага дүүрэн хийсэн үү? За сайн хутгаараа.
хүүхдүүдээ одоо сандалнаасаа босчих. Сандалнаасаа босоод за. Одоо энэ аягаа дэш өргөдөө. Энэ шилэн аягаа дэш өргөрөө. Энэ шилэн аяган дотор сод байгаа. Сод. За, эннийхаа дээрээс одоо энэ өнгө оруулсан усаа хийн гэсэн үг. За, багш нь одоо хий. Хараа. Ой, багш нэг. Хана хоёулаа хатсан байна. Хон гартын багш нэг. За, сайн байна. За, сайн байна. За, ямар өнгөтэй уул дэлбэлсэн бэ хүүхдүүд ээ? Минийх ногоон. За, сайн байна. Энэ ямар? Багшийнх нь улаан өнгө. Чинийх ямар өнгө? Ямар? Ягаан гэн. Үзсэн. Нэг ягаан өнгө байна, тийм ээ? За, өнөөдрийн туршилт үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. За, соо хүүхдүүд ээ. Энэ цэцэрлэгт ажиллаж байгаа бүх багшилчтан бол энэ тий айл бүхний аз жаргалсан ялах балчир хүүхдтэй ажилладаг. Тэгээ тэр хүүхдүүдтэй бүгд ээжийнх нь оронд ээж болдог учраас ээжийн тухайд бол явагддаг. Mientras el sol